Улс төрийг ч бол үнэхээр айхтар хийдэм байх нөө. Тэг зөвлбөрээр хийдэм байх, зөв бусаар ч хийдэм байх. Бүгдээрээ сайн харж байгаа. Тэгээд ерөнхий сайдбан яг улс орноо бодсон шийдвэр гаргав уу, улс төрөө бодсон шийдвэр гаргав уу гэдгийг хэн бүхэн хараад бас өөр өөрсдийнхөө дүгнэлтийг хийж байгаа гэж бодож байна. Одоогоос ердөө 4 сарын дараа дэлхийн 197 улс орнуудын 10,000 гаруй элч төлөөлөгчдийн Монгол улсад цуглаад дэлхийн цөлжилтийн эсрэг тийм ээ COP17 хурал болох гэж байгаа. Тэгээ энд бэлдэх хугацаа байгаа мó? Манай намын дарга бол хөөрхий ёстой элдвэр хилэгдээд энэ байгаль орчны яамны сайд болсон цагаас хойш 2 сэтгэлээр ханцуу шамлаад COP17-д маш чадхаараа одоо хичээж бэлтжижсэн. Энэ дээр би нэг зүйлийг онцолж хэлье. Иргэний зориг ногоо нам муудаа загсаас гарсан биш шүү. Харин иргэний зориг ногоо намын ачаар гишүүн болцоход иргэний зориг ногоо намын одоо эгэлж ирийн гишүүдийн хүч нөрийг одоо хичээл зүтгэл итгэл үнэмшил үзэл баримтлал үүх түүхийн ачаар гишүүн болцоод өнөөдөр намынхаа эсрэг намын бодлогын эсрэг намын гишүүдийн хүсэл эрмэлзлийн эсрэг одоо намыг засагт авахгүй байх тухай бичиг хууль бус намын бланк ашиглаж одоо тийм ээ ерөнхий сайдад өгсөн бичгээр одоо энэ манай нам засгаас гарсан байгааг бас манай намын гишүүд мэдэж аваасаа гэж бодож байна. За мөн түнчлэн ерөнхий сайдад бас ийм хууль бус юмар бас бичгийг бас ингэж юу яаж хүлээж авсанд нь бас харамсаж байна. За тэр ч одоо тэгээ яах вэ? За тэгээд учралт хэлэхэд залуу хүн ер нь тэгээд замын ихэнд урагчтай хансвал замын төгсгөлд бас гашуун байх вэ? Чингис хаан одоо бүх түүхэнд гардаг ганц л үзэдгүй байсан юм бол урагч байсан шүү. За тэгээд аман дээр авилгатай тэмцэнэ гэж байгаа ч үнэндээ тэмцэхгүй байна гэдэг чинь одоо кабинетийн бас сонголтоос ч бас илэрхий харагдаж байна. Жишээлбэл авилгатай тэмцэх газар дээр гомдол мэдүүлэх нь баримт нотлохоотойгоо очсон байгаа. Энэ одоо Б2 сайд болгоч штэ тий. Энэ хүн одоо ингээд заавал ингээд засаг төрд ингээд байгаад ингээд сайд болоод явах хэрэгтэй юм уу? За тэгээ энэ Монгол төрийн сайдын алтан халбаа 100-га төрсэн эрхмүүд дээдсийн заяад төрсэн эрхмүүд гэж бас байдгийм байна. Тэгээ Бачуур гишүүн эрүүл мэндийн сайдыг магадгүй сайн хийж магадгүй л дээ. Гэхдээ та цахим яамыг 9 сар удирдахдаа за жишээлбэл цахим дээр яг Монголын өсвөр насны хүүхдүүд бүгд цахимаар хүчирхийлүүлж тийм ээ маш их бүлий дүртэж цахимын одоо маш том эрсдэл үүсэж хахад та хаана байсан бэ? Та энэ яаманд ямар манлайлал ямар өөрчлөлтийг авчирваа? Тийм болоод одоо та яагаад эрүүл мэндийн одоо сайд болж чадна гэж бодоод явж байна. За тэгээд нэг зүйлийг бас хэлмээр санагдаж байна. Одоо энэ Монголын төр одоо өөртөө нэг ирхэн байна. Намбарын инх баяргаа. Нэгэн цагт авилгалын загалмаас эцэг гээд аимсны гоцолцуулаад ачигдаж лээсэн. Одоо тэг хүүхэд нь ингээд салбарын сайдыг ингээд аваад явдаг. Энэ үртэй юм уу Монголын төр? Тэ? Тэгээ одоо өчнөө олон эрүүл мэндийн салбарын магадгүй сайн менежер гээл тэгжил байна. Тэгээд одоо дахиад шал өөр салбар ингээд авах гээд явж байна. Энэ дээр бас хариулт авмаар байна. За харин цахим хөгжлийн яаманд 8 сайдыг очиж байгаад би бүр баяр хүргэжээ. Хүмүүс нэх попрод ах шиг байна. Би харин баяр хүргэе. Та соёлын яамны сайд багта тэр өсвөр насныхны одоо хөгжил чөлөө цагийн төлөө маш одоо сайн судалгааг гаргаад тэрнийхээ дагуу хуулиа батлуулаад тэгээд нөгөө төсөвч нь унжсэн тэр ажлаа одоо та цахим дээр бүр сайн хийж өгөөрэй гэж би танд захимаар байна. За тийм хууль зүйн сайд чи өнгөрсөн 9 сарын хугацаанд нэгч иргэний тийм ээ хууль эрх зүйн толгомцсон асуудлын талаар яриаггүй. Харин эрх мэдэлтнүүдийн одоо бөмбөг болж явсаар хагаад ирсэн. Одоо та хууль зүйн сайд одоо иргэдийнхээ одоо өмнө тулгамдсан байгаа хууль эрх зүйн асуудалд маш сайн анхаарч ажилласаа гэж хүсэж байна. За тэгээ эцэст нь хэлэхэд одоо ингээд нөгөө нэг муу нэртэй луу данстай хүмүүс рүү дайраад попрод гişүүд ингээд дайрахаар тэд ингээд сайн хүн болчдөг гэдээ андуураад ах шиг байна зарим хүмүүс. Тийм байхгүй. Ерөнхий сайд хурдыг маш сайн эрхэмлж ах шиг байна. Тэр зөвхтэй. Гэхдээ бошууд туула баруунда баста гэж үг байдгийг маш сайн санаарай. Гүйцэтгэл чанар дээрээ алдах вэ. Нөгөө талаар туулын хурдны замын асуудал одоо ноцтой хөндөгдөж байна. Гэхдээ энд бас олон жил яригдж ирсэн, олон жил төлөвлөгдөж ирсэн энэ ажлыг өнөөдөр хийх зоригтой хүн нь хинхэг хэрүүлж Нямбатар байж байгаа нь бас магадгүй энэ Нямбатарыгаа та бусад одоо бүлэглэлийн болон чин сэтгэлээсээ ч бас хүмүүс тэмдэж байгаа бах зорилтод бүлгийн хүмүүс ч бас байгаа. Эднэрийн үгэнд ороод та хотын дарга өөрчлөчих юм бол энэ урд хожид түүхэнд бас Нямбатарын үнэхээр хийж бүтээж Ер нь тэгээ сайн л бол муу л бол сайн гэдэг улс төржилт
бол хэрэггүй цаашдаа. Тийм ч учраас би асуудалтайгаа л нүүр тулъя гэж байгаа. Цааш тул хүн ярихгүй. Цааш тэр улс төрийн намуудаа нэг зөрчилдөж маргалдаж хоос улс төржилд хийрхлээр асуудлыг авч гарахгүй. Тийм учраас улс орныхоо төлөө ирж байгаа энэ сорилт бэрхшээлийг эдийн засгийн хүндрэлийн үед авч гарахын төлөө эвлэлтэн нэгдэж тэр асуудлыг давж гарах хэрэгтэй. Энэ бензин шатгууны үн энэ ойролт орондод үүссэн мөргөлдөөн чинь биднийг улс орныхоо төлөө ард иргэдийнхээ төлөө нэгдэж нийлэх хамтарч ажиллах руу шахаж штт. Тийм учраас энэ бол Монголын асуудал болсон. Энэ бол дэлхийн асуудал. Тэгэхээр энэ тодорхойгүй яваад байсан байдал чинь тодорхой болоод ирлээ. Тийм учраас манай одоо парламентыг бүрдүүлж байгаа 5 намын эвслийг би хамтарч ажиллахыг урьж байна. За тэгээ сая Наара гишүүн бас хэллээ. За Батбаатар даргаыг элдвэр хэлээд гэж би бол ёстой элдвэр хэлдэггүй харин ч засгийн газарт хамтарч ажиллаж хамгаалж дэмжиж ирсэн. Цаашдаа ч гэсэн энэ салбарыг бас аваад явах ийм одоо намыг төлөөлж байгаа даргал гэж ойлгож ирсэн. Харин элдвэр хэлээдсэн нь та болон тэгээ дотроо л гэж би ойлгосон шүү дээ. Тэрнээс Батбаатар даргаыг чинь би бүр байн хамгаалдаг байсан шүү дээ. Тэ одоо тэгээд та нар дотооддоо үүссэн асуудал байсан учраас бид бол танаа намын дотоод асуудлыг аль нь зөв буруу дүгнэх тийм субъект огт биш. Хоёрт бол үндсэн хуулиар олгогдсон ерөнхий сайдын бүрийн эрх учраас би урдаа байгаа замыг хинтээ хамт туулах уу гэдгээ өөрөө шийднэ. Тэгээ гол нь үр дүнгээрээ хэмжүүлнэ. За дээрэс нь би нам дотроо хинтэйг ажиллах уу, хинтэйг ажиллахгүй вэ гэдгээ бас өөрөө шийднэ. Та бол саналаа хэлж болно. Тэгээ би саналуудыг ойлголоо. Тэгэхээр гол нь бүгдээрээ одоо үр дүнгийн төлөө явъя. Цаашаа улс төржилт хэрэглээс олдож хамтдаа асуудлыг шийдэхийн төлөө явъя гэж бас иргэний зориг намынхандаа бас уриалж байна. Та хамтраад ажиллая. Одоо улс төрийн доктортой байдал хамгийн их чухал байна. Тэгээ энэ доктортой байдлын төлөө нэгдэж, нийлж, хамтарч ажиллахыг нийт нам эвслүүдэд уриалж байна. Цааш бид нар томоохон сорилтын өмнө бол бүгдээрээ нийлж ажиллах цаг үе ирж магадгүй. Улс орныхаа энэ төлөө бүгдээрээ нийлж ажиллаж болно шүү дээ. Тэгээ тийм цаг үе ч ирж магадгүй шүү. Одоо Солонгос гэхтэл emergency mode гэдэг тэр чинь бүр онцгой горимж хилчээд байна шүү дээ. Бид ч гэсэн цаг үе биднээс тийм сорилтыг шаардвал бид нэгдэл ажиллах ёстой. Асуудлыг хамтдаа л даван туулах ёстой. Бидний энэ дотор үүсээд байгаа тэр жижиг сажиг сандал суудлын маргаан одоо бол хоош нь тавьж санал шийдлээ ярьдаг болёо. Тийм л одоо бодолтой байгаа. Тэгээ би үннээ ярьдаг байна. Нөхцөл байдлаа бүрэн дүгнэн нуухаах зүйл байхгүй. Нээлттэй одоо та бүхэнтэйгээ харилцсан гэдгийг хэлье. Та гишүүдтэй баярлалаа. За ерөнхий сайд миний асуултыг бас буруу ойлгосон юм шиг байна. Би таныг манай намын даргаыг гэлдүүлдэг гэж хэлээгүй л те. Ер нь би ч өөрөө тэр зарчмын шаардлага бол тавьдаг. За харин би танаас асуусан юм бол одоо энэ Б2 гэдэг гишүүн чинь авилгалтай тэмцэх газарт хэрэг үүсгэхдээ шалгагдж байгаа хүн мөн үү биш үү? Энэ хүн таны засгийн газар зайлшгүй байхгүй бол болохгүй юм уу гэдэг ийм асуултыг бол тавьсан байгаа. Ер нь одоо энэ найруулгыг зохиолыг хэн одоо зохиодгүй, хэн дүрн болдгүй, хэн төлбөртөө хөгжөөдгүй, хэн хэнээсээ мөнгө авдгүй олон юм одоо энэ өдрөө зүтгэх тодорхой болж байгаа шүү дээ. Одоо өөрийгөө бити яриад л та. Таны өмнөөс би санаа зовж шүү дээ. Та намайг одоо хаанаас хэнээс хэдэн төгрөг авсныг та одоо нотлоод хэлчих. Та өнгөрсөн хугацаанд сэтгүүлчдийг доромжлоод мөнгө үтгээд нөөцийн хулгайч гэж явж исэн. Илчлэн гисэн илчлээгүй. Хүн амны хэрэг толбогдсон улс төрийн одоо улсын хурлын гишүүдийг өчнөө нэрлсэн. Та тэрийг нотлоогүй. За одоо намайг одоо хинээс мөнгө авсан гэд хинээс хаанаас хэдэн төгрөг авцیں та сайхан батлаад өгөх хэрэгтэй. Нэгд, хоёрд би танаас асуулт асуугаагүй. Ерөнхий сайдаас асуулт асуусан. Энэ хүн авилгалтай тэмцэх газар шалгагдж байгаа хүн биш үү? Нэгд, хоёрдугаарт энэ хүн таны засгийн газарт зайлшгүй байхгүй бол болохгүй тийм эрхэм чухал хүн мөн үү гэж асууж байна.
За засгийн газрын гишүүдийг томилоход авилгатаа тэмцэх газраас урьдчилан сэргийлэх мэдүүлэг авдгаа. Тэгжиж тэр дүгнэлтийг нь үндэслэж томилж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм асуудал байхгүй. Хоёрт бол ерөнхий сайд бүрэн эрхийнхаа хүрээнд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга буюу хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад одоо хэрэг эрхлэхийн даргаар энэхүү хоёр сайд ажиллавал цаашид засгийн газрын бүтээмжид нэмэгдээ. Дээрээс нь өнгөрсөн хугацаанд өмчийн хууль, газрын хууль, энэ баялагын сангийн хууль гээд олон эрх зүйн одоо орчныг сайжруулах ажилд оролцож исэн. Тийм учраас мэдлэг мэрэгжил туршлагын хувьд бол одоо хамгийн их нэмэр болно гэж үзсэн. Хоёрт бол авилгын төсөөлийн индексийг одоо ахиулна. Авилгын төсөөлийн индекс 10 байр хойшлж одоо энийг ахиулна. Үүнд түүний мэдлэг ур чадвар шаардлагатай л гэж үзсэн.